Энэ мөнгөний сэтгэлгээ 2.0 энэ хөтөлбөрт орсондоо ингээд энэ шийдвэрийг бас гаргасандаа үнэхээр их баяртай байгаа. Одоо ингээд анх орж ирсэнээс эхлүүлээд энэ хооронд юу сурсан байна гэдээ өөрийгөө дүгнж цэгнээд бодоод үзэхэд үнэхээр нөгөө баярлалаа, баяртай байна. Үнэхээр одоо энэ шийдвэртээ баярлж байна гэж хэлэхэд ч хүртэл надад бол энэ үг үнэхээр багдаад байгаа. Намайг Ганбаатарын Баяр Жаргал гэдэг одоо 52 настай. За тэгээд Лондонд амьдардаг, Англи хотын Лондонд амьдардаг. Ингээд зөв хоолтын хувийн зөвлөх ер нь бол одоо өөрчлөгдсөн зүйл маш их байгаа л би өөрийгөө яг юун дээр гацчаад байсныг л олж харсан. Өөрөөр миний гацаа гарцсан. Ерөөсөл нэг юм урд ингээ бүглэрчээд исэн юмыг би ингээ хажуу тийш нь болгоцсон ч юм уу те ингээд юу бүглэрчээд байгааг хараад тэг ингээд ийм өөрөөр хэлбэл тэр бүглэрчээд исэн юм хараад тэрийг зайлуулж чаддаг болсон. Тэгээ өөрөөр хэлбэл энэ одоо хүн өөрийгөө таньж мэдэх энэ юунд яг би одоо юу болоод байгаагаа өөрийгөө хажуунаас харах энэ юм чинь бол ерөөсөө тодорхой хэмжээний системтэй нэг юм арга барил байдгийн байна гэдгийг ойлгочиход байгаа. Энэ ерөөсөө миний хамгийн том юм. Яагаад тэгэхээр зүгээр л нэг мөнгөтэй л байл мөнгө л олчвол болоо гэж боддог энэ сэтгэлгээ бүр 10-гоор өөрчлөгдсөн. Вау. Миний дотор ийм цоо шин одоо баяр жаргал бий болчиход байгаа гэсэн. Энэ халаасны цорхой би бүр тэр халаасны цорхойгоо харчаад бүр нэг хэсэг бүр ингээд шоконд орсон л доо. Би ийм их мөнгийг зүгээр л юу ч биш юм шиг ийм хэрэггүй юмд ингээд зарцуулаад тий. Бүр амар хэлүүд бүр амар инээдтэй айгүй том байсан. Хамгийн гол нь миний зарцуулж исэн юм амар тэнэг байсан байгаа байхгүй юу. Жишээ нь нэг авал нэг үнгөө гэл нэг юм авчихдаг яг хэрэгтэй ч юм уугүй ч юм уу. Тэгснэ тэр нь хөрөгчөнд байж байгаа л хогийн сав руу. За энэ ийм хямдхан юм биш дээ. Өөрөөр хэлбэл ингээд амар юм анзаардаггүй. Тийм жижиг юмнуудыг гаргаж ирснээр энэ халаасны цорхой онцлог нь амар чухал байсан. Нэгдүгээр. Хоёрдугаар нь юу байсан гэхэлэр жишээ нь бид нэр одоо жишээ нэг юм авахаараа одоо өөртөө амар ингээд төлөвлөж байгаа амьд авч байгаа юм л да тий. Ингээд одоо юу гэдгийг хувцс ч юм уу одоо нэг юм гоё үнэтэй юм ч юм уу. Тэгэнгүүт тэр чинь миний одоо өдөр тутмын одоо амьдралын зайлшгүй шаардлагатай хэрэгцээний нэг бажет гэж нэг юм байх ёстой гэдгийг тэрийг ч ойлгохгүй заяа. Зүгээр ингээд мөнгө харангуйтаа за энэ авчиж болох юм байна гэл авчдаг. Тэр нь яг одоо хэрэгцээтэй байсан юм уу? Энийг яг ямар одоо мөнгөнийхөө хэсгээс нь гаргах ёстой юм ч гэдэг юм уу? Ямар ч зориг байхгүй мөнгө зарцуулдаг энэ бүр зүгээр л юм одоо юу гэдгийг нүдийг боочоол ингээд өрөөнд дотор явуулаад байгаа юм шиг нэг тийм л байдалтай санхүүгээ хариуцж явсан байна гэдгийг олсон энэ бүр амар гайхалтайсан. Юу гэж хэлмээр юм дээ. Тэгсэн хэрнээ хамгийн амар нь энэ одоо байдал заяа. Зүгээр л хүн бол зүгээр л хүн энийг энгийн юм. Энэ байдаг л юм шүү дээ. Хүний амьдрал чинь ингэж л явд юм биш үү гэж байгаа юм шиг. Тэгэж хүлээж аваад сурцсан тэр сэтгэлгээ нь хамгийн амар нь байсан надад бол. Хүмүүст хэлэхээр хүмүүс халаасны цоорхой гэхэлэр нэг дими юмд мөнгө зарцуулд юм байна гэдэг л юм тусгаад авч байгаа байхгүй эхний өгүүлбэрээс. Тэгээд яг энэ дотор байгаа тэр нарийн юмнууд те ингээ мөнгөө гартаа авна гэдэг юм одоо юу гэдгийг яг ингээ ном ингээ дэлгээд харж байгаа юм шиг ингэж ил тодорхой болгох юмны эд шидийг ерөөсөө бид нар хизээч амьдралдаа хийж байгаагүй юм байна гэдгийг л харсан. Нөгөөх нь болохоор аюулгүй сав энэ бол хизээч хүрхгүй. Ерөөсөө ингээд надад миний одоо аюулгүй энэ аюулгүй сав байхаар хүн аюу тийм сейф санагддаг юм байна бас. Амар ийм аюулгүй ийм сейф ямар ч гэсэн миний амьдрал ийм одоо
эдийн засгийн хувьд ч гэдэг юм одоо safe те хамгаалалттай байгаа ч гэдэг юм уу. Тим юм гарч ирд юм байна. Тэгэл бид нар би ч одоо жишээ нь урд нь амралтанд явахаараа тэгэл нөгөө байгаа мөнгнүүдээ бараг бүгдийг нь хамж аваад те амарч авч өөртөө зориулнаа яадаг гэдэг юм уу. Ийм одоо ерөөсөө энэ бол ядуу сэтгэлгээ байгаа байхгүй юу. Тэр үедээ би өөрийгөө тийм ядуу сэтгэлгээ гэж ойлгохгүй шүү дээ. Би ажил хийж авч байгаа юм чи яг би өөртөө зарцуулж болохгүй гэж тэгж л боддог байсан. Зүгээр л энэ би хамгийн ихний даалгаврын тухай ярьж шүү дээ. Тэгээ бүхэл бүтэн 4 модулийн хичнээн олон даалгавар байгаа байлээ. Oh my god. Надаа яг нэг юм том алт ухаад авцсан юм шиг санагдаж байгаа яг одоо л. Одоо бол ингээд айгүй тийм ерөөсөө ингээд урд нь хүн чинь ер нь мэдгүй юмнасаа айгаад тэр айдас нь стресс болоод идэм байна гэж ойлгосон. Ер нь бол бүх модуль дээр үр дүн гарч байгаа шүү дээ тий. Хамгийн том яг одоо бүр ингээд өстой сэтгэл догтлоод баг нойрч хөрөхгүй ингээд зүүдлээд байгаа юм болохоор модуль 4 oh my god. Би бүр тэрийг сонсоод мөнгө олно гэдэг чинь ийм амархан юм байсан юм уу? Тэгээ ийм таашаалтай юм биш үү? Тэгээ би яагаад өмнө нь миний бизнес хийгээд хүчнээ олныг олоод исэн мөртлөө хоосон байсан бас ойлгож байгаа байхгүй юу? Тэр бол тэр модуль 1 2 3 дээрээс угаасаа олоод бөглөөсөө гаргаад пук гэд гаргаад тэгээд яатсан. Одоо бол миний модуль 4 намайг бүр ингээ амар сэтгэл догдлуулад байгаа. Хийх юм зөндөө байгаа л да. Мэдээж эн чинь ингээ бүгдийг сураад би төгс болсон гэсэн үг ерөөсөө биш. Хамгийн гол нь юу хийх нь тодорхой болчоод тэр нь амар гоё. Ямар замаар яаж явах нь ерөөсөө сонирн биш. Түүн гэдэг нь ойлгомжтой. Юу хийх гэж байгаагаа мэдж байгаа болохоор тэр нь амар гоё. Тэгээ ялангуяа тэр нөгөө ирээдүгөө гэрэлт цацарсан ирээдүгөө бүтээх тухай тэр дасгал дээр бол би бүр аягүй сэтгэл тавьсан тэрэн дээр тэр намайг өдөөж өгнө гэдгийг би мэдчихсэн учраас. Яагаад тэгэхээр угаасаа нөгөө анх энэ бизнесийг хийгээд унаад босоод ингээ явж байхдаа миний нөгөө анх л одоо энэ бизнест орсон зорилго маань тэр байсан болохоор цаагаад сэргээгээд хүн чинь тийм юм мартчихдаг гэж бодохоор үнэхээр амар сонирн байсан л та. Яг миний одоо тэр гэрэл цацруулсан ирээдүй маань юу байсан гэхээр ерөөсөө ямар шатанд очих уу те тэнд юу болох уу гэдгийг ингээ бусад яг аль хэдийн хүрсэн тэр хүмүүсийн бичлэгүүд байж байгаа. Тэрийг үзэж би тэрийг ингэж төсөөлж өөр дээрээ буулгаж ирэхэд бүр ингээ өөрөө ирэхгүй ингээ сэтгэл амир догдолж исэн бүр ингээ тэн дээр би баг юу ярих уу те одоо би тэр тайзан дээр гарчаад би юу гэж хэлэх үү би хэдэн хэлээр ярих юм ч гэдэг юм уу те ингээ бүр тийм юмнуудаа хүртэл би төсөөлсөн бүр гайхалтайсан хөдлөгсөн тэр мөч ерөөсө хүнд мартагддаг юм билэ. Ингээ баян бодогдоод идэм л ч та айгуу сонио. Би ерөөхдөө нөгөө хүмүүс нэг хоёр янзын өдөөлт идэг шүү дээ. Эсвэл ингээд амар муухай юмнаас салах эсвэл ингээд сайхан юм руу тэмүүлэх өдөөлт. Би болохоор илүү юм сайхан юм руу тэмүүлэх өдөөлттэй юм байлээ. Ингээ өөрийгөө ингээд нөгөө хичээд харсан чинь муухай гэж үзэн ядаж тэрнээс салахаасаа илүү. Гэхдээ тэр өдөөлт бас надад нөлөөлдөг л дөө. Гэхдээ илүү надад тэр нөгөө ирээдүрүүгөө тэмүүлэх өдөөлт бол хамаагүй хүчтэй тийм лээ. Өөрийнхөө үн цэнийг мэдчихээр ерөөсөө хүнд атаархах, хүнтэй өөрийгөө харьцуулах тийм юмнууд алга болт юм бэ. Тэр надаас амар гоёсэн. Өмнө нь ингээл хүн юу гэж бодох бол хүн намайг юу гэж хэлэх бол өөрөөсөө дээр явж байгаа хүмүүст ингээл битүүхэн атаархаал тий ингээл яг л өмнө миний байгаа байдал тэр байсан юм чинь тэг би өөртөө амар үнэнч байж сурж байгаа байхгүй өөрийгөө зүгээр л өөртөө улаан нүрээр яг тулсан би чи ийм юм биш өөртөө яриад өөртөө ингээ маргалдах ч юм уу өөрийгөө ингээ ер нь гаргаж ирж байгаа байхгүй юу зүгээр өөрийнхөө өмнө шударгаар тэрнээс биш ингээл бид нар чи өмнө би чинь жишээ нь өмнө нь ингээ нуугдаад тэрнээсээ цухтаагаад ч юм уу худлаа ингээ зүгээр ингээ өнгөлөн далталчаад явдсан байхгүй. Одоо бол үнэхээр тэгээд яг өөрийнхөө өмнөнийг гаргаад ирэхээр өөрийнхөө муу тал ялангуяа одоо айгүй тийм бусдаас нуудаг ч юм уу тий
ингэж өнгөлөө одоо маск гэж хэлдэг тийм юмнуудаа ингээд хуулаад өөрийнхөө өмнө би ер нь тийм шүү дээ. Тийм л юм биш үү? Одоо ингээд энийг харж хахад баяраа. Тэгэхээр энийг одоо хоёулаа засахаас өөр арга байхгүй. Энд чинь тэгээд яагаад юм байдаг шалтгааны нь олоод исэн чинь би өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй тохиолдолд энэ хизээч өөрийгөө үнэлж би чинь ийм онцлогтой хүн. Айгуу гоё бүх юм амар гоё болоод ирд юм байна гэж тэрийг өстө ойлгож авсан амар хаппи байгаа. Нэг л юм гоё. Юу гэж хэлмээр юм дээ яг нэг юм хүн ингээд амар үн цэнтэй одоо хүсээд исэн алт мөнгөө ч юм уу авчвал тэгж боддог байж бас магадгүй. Тэ яг л нэг тийм юм чи. Амар олон жил хүсээд исэн юм аа. Тэгээ одоо бол би ингээд ирээдүгээ тэр хэн болох гэж байгаагаа яг бизнесийнхаа хувьд хэн болох гэж байгаагаа ингээд бодохоор бүр өөрөө ирэхгүй сэтгэл хөдлөөд тэгээ би яг ингээд зөв зам дээр гараад ирсэн штэ гэж бодохоор үнэхээр гайхалтай байгаа надад. Тэр тухайн үедээ би өөрийгөө үнэлж ийсэн үе мэн тий өөрийнхөө яг бодит байдал дээр байгаагаас бүр хамаагүй илүү доош оруулсан байсан гэдгийг ойлгосон. Моника намайг ингээд зүлгээд байгаа юм шиг санагдсан надад ингээд. Миний яг нөгөө гялцах хэвээр юм ингээд зүлгээд ингээд өнгөлөөд байгаа юм шиг. Цаашаа би өшөө юу хийж чадах юм бэ те өшөө ингээд надад зөндөө олон боломж иштэй гэдгийг мэдрүүлсэн Моника. Би зүгээр одоо хийж байгаа бол миний хувьд бүр юу ч биш энэс ч өшөө олон юмыг би хийж чадах юм байна гэдэг тэр итгэлийг надад төрүүлсэн. Бүр ингээд нэг намайг ингээд өөрөөр хэлбэл ингээд одоо жишээ нь би ингээд газар явж гин те тэнгөт ингээд нөгөө миний дээвтлийн шатан дээр ч юм уу явж байгаа тэгээ намайг ингээд дээш нь ингээд татаж гаргаж ирж байгаа юм шиг нэг тиймэрхүү ингээд зураглал надад төсөөлөгдөд байсан тий. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн дээр би юу гэж хэлмээр байсан гэхээр одоо ялангуяа мөнгөний талаар зэрэг ойлголтууд тий. Энийг үнэхээр Моникад баярлалаа гэж хэлмээр байгаа байхгүй юу? Яагаад гэхээр шүү дээ. Энэ талаар дэлхийн хэмжээний маш олон менторууд ярьдаг мөртлөө Моника тэр олон дэлхийн хэмжээний менторуудын төвшөнд боловсрогдоод дээрээс нь Монгол хүний сэтгэлгээнд тохируулж гаргаж ирсэн үнэхээр гайхамшиг байсан. Яг тэгвэл бид нар хичнээн ингээд за англи хэлтэй окей тий өөр одоо менторуудтай ажиллая гэж бодъё. Тэд нар бидний Монгол хүний сэтгэлгээ ямар гэдгийг мэдээж ойлгохгүй шүү дээ. Тэр шал өөр юм байгаа байхгүй юу? Тэр энэ хөтөлбөрийн нэг гоё юм нь тэр нь нэсэн байхгүй надад. Яг Монгол хүн ойлгож чадах Монгол хүний одоо сэтгэлгээгээр энийг гаргаж ирсэн үнэхээр одоо гайхамшиг гэж хэлэхээс өөр эд байсан энэ бол. Миний хувьд болохоор ч би ингээд одоо англи хэл дээр айгүй хэм сонсдог байсан. Гэтэл миний яг илүү дон гэж бууж өгөхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар тэд нар ч дандаа ерөнхий юм ярьж байгаа. Гуравдугаар Монгол хэлээрээ ойлгох, хичнээн англи хэлээр ойлгодог байсан ч Монгол өөрийнхөө төрлөх хэлээрээ ойлгодог ч хүн үзэж ойлгохгүй. Би бас тэр үнийг ярмаар байна. Моника үнэхээр амар хямдхан хийж ийн өгдөгийнхоо зэрэгцүүлэхээр яа би энийг хэлээд байгаа гэхээр хараа яг Моника шиг ингэж хөтөлбөр хийдэг юмнууд би англи хэл дээр сурыг гэд сонирхоод орсон ч өвний сонсоод шууд 8,000 паунд 10,000 паунд би хизээч тэр хөтөлбөр рүү орж чадахгүй шүү дээ. Монгол хэлээрээ ойлгож байгаа шиг ойлгохгүй бас. Тэгээ олон юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээ Моника ямар юм яаж 2 сая төгрөг боддоо энэ бүр ингээд харьцуул тэгсэн хэрнээ өгөөч нь бүр өшөө илүү ингээд англи хэл дээр сурснаасаа илүү давуу өгөөчтэй байгаа байхгүй юу. Тэгэж бодохоор чи үнэхээр одоо яг юу гэж хэлмээр юм дээ. Зүгээр л энэ сургалтыг Моника үнгүй хийгээд байгаа байхгүй яг өмнөдөө бол тэр бүр ингээд бүр хэлмээр исэн хүмүүс ингээд яаж ойлгуулмаар юм дээ тий. Яг тэгвэл ямар нэг юм чи ингээд дотор нь орж ээж л ойлгодог байхгүй юу. Хизээч гаднаас нь өнгөлн давтлаад ойлгодоггүй. Тэрийг амсаж амталж үзээд идэж мэдэрч үзээд дотор нь ороод ингэж дотор нь бужигналдаад яг тэгэхээр би энэ дотор ороо тий би бүр бүх хүмүүсээс юм олж авч ирсэн. Яг би олж авъя гэж бодож орж байгаа байхгүй тэндээс. Хүмүүс ямар гайхалтай гэдэг юм бэ. Үнэхээр ялангуяа манай хөтөлбөрийн ангийнхан бол өстой үнэхээр гоёсэн. Ерөнхийдөө миний сууж ирсэн сургалтууд болохоор дандаа нөгөө нэг бизнесийн талын сургалтууд байсан л да. Яг одоо энэ сургалтын онцлог болохоор ерөөсөө л хүний амьдралын бүх салбар хамрагдсан.
хамгийн гол юм нь жишээ нь бизнесийн сургалтууд болохоор тухайн бизнесийнхаа тухай ч юм уу тэгээд тэрийг яаж одоо хийсэн хүмүүсийн туршлагаар судлах ч юм уу тийм юм явуулчихдаг. Тэгээд дээрэс нь нөгөө personal development буюу одоо тухайн хүний хөгжлийн талаар бас ярьдаг. Ийм сургалтууд байдаг. Тэгэхдээ энэ сургалтын онцлог нь болохоор яг одоо хүн болгоны хувьд өөр дээр ажиллаад өөрийн яг бөглөөд байгаа тэр цаашаа явахт нь саад болоод байгаа тэр юмыг бөглөөсийг авч хайсан тийм сургалт гэж хэлмээр байна. Хүн болгоны хувьд тэр бөглөөс нь өөр байгаа шүү дээ тий. Тэр бөглөөсийг авч хайсан ялангуяа тэр нөгөө одоо хүн болгоны хувьд нэг урд өмнөх өөрөө одоо тэр мартахыг хүсээд зугтаахыг хүсээд идэг сэтгэл санааны хувьд одоо өөрөө санахыг хүсэхгүй ингээд юм гомдсон ч юм уу эсвэл ингээд юм тийм амар дурсамжууд гэдэг юм одоо юу гэдэг нь те нэг тийм амар юмнууд байгаад идэг аахгүй юу. Тэрийг эмчилдэг. Тэрийг эмчилсэн. Ийм сургалт хийсэн байхгүй юу. Энийгээр үнэхээр би энийг өөр ханаас ч олохгүй. Яг тийм нөгөө хүний юм сэтгэлийн хамгийн гүнд байдаг тэр шархыг эдгээс нь тийм сургалт. Тэгээд ерөөсөө ингээ бүх юмыг уудлаад сайхан цэвэрлээд ингээд нэг сайхан ингээ нэг юм гүнзгий амьсгаа авч байгаа юм шиг тийм гоё юм зөөлөгдөж өгд юм лээ тиймээс. Тэр амар гоёсэн. Би ийм сайн юмыг хүнд тайлбарлаж чаддаг байсан юм байна гэдгийг харсан. Энийг олж авчаад надад бүр амар гоёсэн. Үгүй надад ийм гоё чадвар байсан юм биш үү гэж үнээр тэгж бодсон. Бүр баярлалаа гэж хэлэгч багтаад байгаа байхгүй юу яг үнэндээ. Яг л энэ хугацаанд миний олж авсан юм үнэхээр би бүр үгээр чилж чадахгүй. Тийм гоё байсан. Үнээр сэтгэлээр. Энэ бол баярын үлмэс. Үнэхээр баярлалаа. Тэгээд бас мэдгүй яг очих хэвээр болоод очирсан байна.